Hi vlog, хойд дуулцааг юм байна. Маш гоё. Йоо, би мөрөд ихтэй бас бодохоор гээд гоголцоод ах юм шиг ёо. Би сая хагасанаас нэгтгэхийн өглөөний хооронд гэх юм одоо ингээд 2 өдөр 2.5 өдөр 2.5 өдөр гэж байна. Чех явчаад ирсэн. Тэгээ яах гэж явсан бэ гэвэл Morning Star-ын тоглолт үзээ. Йоо. Надад ч таанч би хинтэн зураг авахлаа гэдэг чинь надад зөндөө имжлэг байгаа. Би ингээд тайлд оруулаад явчихсан. Йоо, яг нэг ихэд би бол нэг тийм Morning Star аим сонсдог биш. Тэгээ манай найз Дэги ингээд та бүхний мэдж байгаачлан миний төсөөдөр намайг баярлуулсан шүү дээ. Тэгээ би зөрүүлээд би ч гэсэн найзгаа ингээд гоё баярлуулъя гэж бодоод би Morning Star-ын тикет авчих гэсэн юм аа. Төсөөдөр юм билээ гээд. Тэгээ би тоо цуг явлаа. Тэгээд би ч ингээд нэгтэй мерсер дуунуудын л мэднэ. Тэгээд ингээд нэг сонсдог миний нэг сонсдог амтлаг болохоор нэг тийм хүлээлттэй биш байваа. Надад зүгээр гол нь чех явж үзэн гэдэг юм сонирхолтой байхгүй. Би угаас Германд ирснээс хойш ерөөсөө Люксембургээс өөр газар руу явж үзээ өө. Тэгээ угаасаа миний ингээд энэ жилийн зорилго нь угаасаа чех явах гэд байсан байхгүй юу? Би аль 3 сард чех нэг явах гэж байгаа тэгээд болоод нөгөө нэг ажил мэжлэлаасаа болоод явж чадаагүй. Тэгээд ёо тэгсэн чинь бүр манай нэг найз юу адыг Morning Star-ын бас амар улаанаа фэн. Тэгсэн чинь цаачаа чи зүгээр тоглолтын үзэл хайлж урсаад ирнэ гэлтгсэн чинь ёо найзадаа. Гоёсон. Оюун болт гэдэг гитар ч мэдэм штэ обоо. Ёо тэр бүр ёо би амьдрал дээрээс урт өстэй залуу ерөөсөө сонирхож байгаагүй тэгсэн чинь тэр залуу бүр миний анхаарлыг бүр ингэ тоглолт 19 цагт эхлээд 21 цагт дууссан дуустал би бүр тэр залуус нүдээ салгаж тахгүйсэн. Би угаасаа ингэ чаддаг юмтай хоббитэй хүнд амар тусдахгүй юу. Тэг ингэ ямар гоё кайфтай тэр ингэ гитараа тоглолт юм бэ тий. Ёо тэгсэн чинь амар гоё. Одоо би ингэ оруулсан. Би ингээд нөгөө нэг гитарынхаа ингээд нөгөө хөв мөг юм ингээд харуулдаг нэг юм одоо аппарат шиг юм гэх юм уу юу гэх юм бэ тийм юм байсахгүй юу ингээд доор ингээд бид хэд чинь бол угаасаа ингээд гадаадад юм жижигхэн тайзан дээр угаасаа хийж штэ нэг яг өөрсдийнх нь Монгол гэдэг шиг биш. Тэгээд тэгсэн чинь би яг тэрнийх нь урд ингээд уцаа тавьдаг байхгүй юу. Тэгсэн чинь харчаад авдаггүй. Тэгэл би ингээд өөдөөс ингээд хараалсан зэ. Би бүр утсан дээр бас зүрх гаргаж ингээд харуулж маруулаа заяа. Зүрхний имиж ингээд амар томруулдаг. Ихтэй дүүрэн болгож байж байгаа харуулж маруулаа. Тэгэл би бүр цаашлуулахгүй л заа үнэхээр уучлаарай. Бүр харахгүй болохоор шууд пиавны шиглэр цааш нь төвлгээд утсаа. Тэгсэн чинь амар харснаа ингээд хальт ингээд инээ зүгээр баг жуумалцаад гэх юм уу? За жуумалцаад тэгснээ миний уцыг аваа бичлэг хийгээд ёо. Амар гоёсон. Тэгэл өөр хүүхдүүд уцаа шидэж мэдээл тайз руу тэгсэн чинь тэрэн дээр бичлэг хийгээ уцаа аваа шууд зүгээр хүцэн заяа. Ёо би тэгээд л хизээч амьдралдаа мартахгүй байхаа. Тэгэл тэгсэн чинь тоглолтын паузын дундуур нэг охин ирээд надад танилцаад миний бүх бичлэгийг үздэг гэсэн сайн сарлаа. Ирээд танилцаад тэгсэн чи бичлэг хийдэг штэ гэж би бүр ингэ Германд яг энэ тэнд явж байгаа хүн намайг таниул би угаас тэгэл ингээд олж харсан бахаа гэл боддог гэсэн чи бүр юм чекч штэ чи хүний нутаг. Тэгэл би бүр чи яаж мэдтээ би бүр амар ихчээ. За нэг тиймэрхүү тэгээд тэр жоохон асуудалтай тоглолтын жоохон асуудалтай байсан юм. Муухай юм ерөөсөө үндэ юуч байхгүй байсан зэ. Тоглолтын үед бол нэг ядгатайс юм ингээд нөгөө нэг уур үлээлгчтэй тэрнийхээ урталтай цаг гэрэлтэй. Тэгвэл чи ингээд уур нь уртлынхаа гэлэн дээр очиж ингээд бөөгнөр л үсээ тэгээд доошоо ингээд халуун уур унаад би одоо бүр ингээд энэ хараад түлэгдсэн би. Мерсер газрууд яг ингээд нөгөө нэг түлэгдээд юу атсан орон үлдсэн гэх юм уу. Тэгээ би тэд бүр ингээд яг миний тэр авд зогсчихсан хүмүүс ингээд бүгдээр ингээд бүр ингээд би ээлжиж би нүг хараад юу байсан бэ сая их гэл. Тэгээ хиндэ би тэр гитарынх нь одоо юм ингээд үсээд байгаа болов гэсэн чинь тэр дээрээс юм тусаад исэн мэлээ. Тэгээ биднээс хэлээд тэгээд тэр нөгөө нэг уур яадаг юм унтраачих шиг болсон. Нэгс анзаараагүй тэгээд тоглолтонд анхаарад түлэгдэн барин зогсон үзлээ ах нарыгаа. Тэгээд байжсэн чинь галзуу заа манай монголчууд нэрээ левч шиддэг юм да. Би бүр тэтэ тэр угаасаа зориулж албаар ингэж авчиж мөвчсөн баха. Тэгээ угаасаа слонсчууд ч гэсэндээ тэгдэж штэ. Миний мэдхээ нөгөө нэг J Park-ийн тоглолтын дээр илүү дандаа ингэж хин нэг хүн ингэ левч шиддэг. I don't know. Тэгээ гутлаа яг ингэ дуусгаад заяа бүх ингэ яг манай жигүүрийнхэнтэй авахтууд ингэ гараа зогсохгүй юу. Тэгээ чинь манай найз бит хоёрыг үлдээсэн. Тэгээ бит хоёр гараа ингэ урагшин тайзраа өгөөд тэгсэн чинь манай найз зөхиод надад юу бах та тэр пик би таадаа харуулъя за. Тэр пик миний гарлаа юу асан. Та Feather medium Johannes ч юм уу тэгэж гэж. Тэгэд би ялгаж очиж мадгүй болж дөрөвч үг хийсэн. Амар нандиныг хайрлаж байгаа. Тий. За тэгээ угаасаа тэгээ чех орсоод тоглолт үзэж амж Прагийг үзэн штэ. Тэгээд Прагаар тайлт явсан. Праг ер нь дажгүй хот үлээ. Гоё юм бэлээ. Тэг ямар их монголчуудтай юм бэ бүх. Тэгээд
Өө за байж тоглолтоо ярьснаа нэгс тоглолтоо дуусч. Тэгээд after party болсон байхгүй юу? Одоо жоохон надад яг ер нь хүмүүс айгу мяа санагдсан л ах л та. After party болсон газар нь тоглолт болсон газараас өөр газар байсан. Нэг 5-10 минутын зайтай ч лөө. Тэгээд тэр газар нь хамгийн гол юм жижигхэн байсан. Ингээд ороод суунгууд яг нэг юм 5-6хан ширээтэй. Тэн дээр нь бол за нэг өсрөөл 20 хүн суuna. За 30 заяа. Тэгээд ингээд цаашаа ороод заал руу ороод бүжиглэн заал бас юм жижигхэн. Тэгээд жоохон ингээд ихэндээ багтлахгүй хүмүүс ийш тийшээ явж байгаа. Бид ч гэсэн ийш тийшээ явъя маа гэл. Ийш тийшээ явж байгаа. Би нэг юм дурталсан. Өөр тийшээ явъя гэж байж байгаа. Тэгээд зөндөө олон хүмүүстэй танилцсан. Бараг Германд таньдаг хүмүүсээс илүү одоо бараг чийх их хүн таньдаг юм яагаад. Тэгэл үеийнхэнтэйгээ танилцсан, дүүнэртэй танилцсан, ах нар гis нартай танилцсан ер нь гоё байсан. Тэгээ Прага угаасаа ер нь гоё цэвэрхэн хотелээ. Манай Герман ч юм бол ингээл энэ тэнд хүмүүс ингээл хах бүтэн санд бол тий пиамя барьж марцсан ингээд алхаж чийж эсвэл тамирчтай талхаж марцсан. Ерөөсөө тийм юм би нэг олж хараагүй. Эсвэл цүнтэг очтой тийм юм. Манай Берлин ч юм бол бас шал өөр шүү дээ ер нь тий. Тэгээд би Берлин орж үзэх болохоор бас хацуулж мэдгүй. Манай найз юу яг Берлин шиг юм байна л гэсэн. Тэгээд амар тэнд байгаа хүмүүсийн царай амар юм хэрэгтэй ер нь орсч уу Украин тиймэрхүү царайтай хүмүүс угаасаа чийхүүд өөрсдөө бас тийм царайтай юм уу би санагдгүй л да ер нь тиймэрхүү хүмүүс лээ. Тэгээд ямар ч царайлаг залуучуудтай юм. Өөр чин яасан блэ? Надад амар таалагдсан. Яг ингэ Германд ирснийхаа дараа тийм байсан биш гэж анзаараад найзтайгаа ингэ ярьсан юм л амар бага халтруудтай байлаа. Ер нь бол Европын ихэнх орнууд чинь ингэ амар их халтруудтай болсон байгаа шүү дээ. Тэгсэн чинь амар бага халтруудтай ер нь халтрууд амар цөөхөн харагдсан. Тэгээд ер нь бас зөндөө их Азтай юм шиг надад санагдсан. Эсвэл зөвхөн Праг тийм юм бол би санагдгүй л да. Тэгэл гоё эсаа ер нь тийм бас юмуд амар хямдхан санагд. Еврогоор нөгөө ингэж үржүүлж биш ингэж юу гэвэл харьцуулж бодонгууд юмуд амар хямдхан санагдаадсан. Тэгээд манай найз хоёр буудал авч ахаар зүгээр угаасаа ингэж нөгөө өдөржингөө гадуур яваад тоглолт гэж тэгж яваад угаасаа ингэж тухтай байхгүй зүгээр зөвхөн орж унтах юм чинь тийм юм тийм буудалд мөнгө өрөөд явах гээд хоёр нөгөө юм дөрөв мөрөвтэй тийм хостелд орсон дөрөв ормоштой. Тэгээд ер нь бол нэг хүний нэг 250-аас 300 еврогоор чек явж ирлээ. Тэгээ дунд нас амар тэнийг явсан. Бид хоёр ингээд Нюрнберг хүртэл 58 нэг Deutschland ticket дээр яваад тэгээ Нюрнбергээс цаашаа сууя гэд ингээд Нюрнберг дээр ирсэн юмсэн. Тэгээ тэндээс Regiojet гэх тэр одоо Чехийн л юм шиг байлээ. Тэндээс ингээд буус захиалсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр нь Reise Pass буюу нөгөө нэг гадаад паспорт байхгүй бол суулгахгүй гээд тэгээ бид хоёр чинь хоёул Герман пасс авсан байгаа байхгүй юу? Герман пасс руу хаалсан талт хэллээ. Тэгээд юу яа даа энэ ингэж болдог штэ гэсэн чинь оруулаагүй заяа. Гэсэн чинь наад чинь цагдаа дээр асуудал болсон юм гээ. За. Тикеттэй ингээд нэг хүний 40 еврогоор буус ивчээ авсан юм аа. Фликс биш Regiojet авсан юм аа. Аяа бүтээсээ хүлээгээд ирээд паспорт хаалсан. Өөдөө манай бид харахад нэг үчиг үнээр гүцсэн шүү. Сонсдог очсон. Гооны дээр хаа. Тэгээд бид хоёр 80 еврогоор шатцсан. Тэр чинь нэг хүний 40 евро гэж байхгүй юу? Яа, тэгээд би ихтэй яг шууд тэр даруйд нь шууд ингээд тэр газарлаа ингээд мэйл бичсэн л дээ ингээд танай ажилтан чинь ингээд бид хоёрыг оруулсангүй. Германы тэр Ауфен талт хитэлтэй чинь хаашаал явж байгаа шүү дээ. Тэгээд буцаж ирэхэд тэгээд бид хоёр дахиад фликс бос авч байгаа заяа. Бид хоёр угаасаа за morning star-ыг заавал үзнэ гэж явсан болохоор тэгээд буцаж ирэхдээ фликс буусанд яг Герман Чехийн хил дээр цагдаа орж ирсэн. Бид хоёроос өөрсдөө гадаад паспорт нэхээгүй. Зүгээр бид хоёр ингээд өөрсдийнхөө Герман Ауфен талт хитлийг үзүүлээл тэгэл орсон. Тэр бүр амар уур хүрсэн хөө. Тэр хажаах тэр Германаар ярьдгүй гэж болоо чинь яаж яхад манай найз хоёр бүр нэг юм хугархаа гэр биш хугархаа англи. Тэгэл яг тэгэл 40 еврогоор шатсан ч гэсэн те. Утсан дээрээ гоё бичлэгтэй. Тэгээд крашийнхаа пикийг авчлаа. Гоё хүмүүстэй танилцлаа. Манай урших нэмэр хоёр хэлтэй тийм. Энэ хоёр дандаа ингэж гэрхаа үдэн гарч ирээд хэлтэй тийм. За тэрний тэмх байлаа. За тийм баярлалаа.
Morning Star-ын дараах би цадалт. Скил хангалттай өгч та. Аа. Би бүр скил хангалттай 1000%. Би ч үснэ хатаа хариуд өөрөө бид явчихлаа.